Сайн байцгаана уу? Окей, манай сургуулиас амьдралаа подкастын маань 2 дахь дугаарт тавтан морилоо. Би 12 ангийн сурагч Төвшин Заяа байна. Би 10 ангийн сурагч Эмүүжин байна. Энэ дугаарт бид хоёр дэлхийд 21 жагсаж байгаа топ сургууль болох University of Toronto-гийн сурагч, манай сургуулийн 23 оны төгсөгч мэргэнтэй ярилцгаолно. Окей. Hi. Hi. Bueno. And Hi. hi. Oh. Бид хоёрын яриаг нь сонсогч байна уу? Гайгүй сонсогч байна. Миний хэрэг. Түрүүнтэй ч юм байна. Айгу. Окей. За. Эхлэхүүдээ. За. За, та бид нөө. Yeah. Окей. За. Окей. За, сайн байна уу? Сайн байна уу? Мм. За та өөрийгөө танилцуулаач. За, намайг Нямгүй Мэрэн гэдэг. Би яг одоо Торонтогийн их сургуулийн 2 дугаар курсын оюутан. Хуучин 23 онд Улаанбаатарын Пади сургуулиас төгссөн. Окей. Яа. Одоо ингээд одоо Торонтогийн сургууль сурж байгаа шүү дээ, тий? Тэгээд одоо тэр сургууль ер нь хүн болгоо ингээд орё гэж нөө орж чаддаггүй. Тэгтэл та ингээд одоо яаж өөрхөн хүссэн мэргэжлэрээ тэгээд тураад тэгээд зорилготой хүрсэн бэ? Ер нь ингээд одоо сургууль руугаа орохоос өмнөх ингээд процесс ямар хөө байсан бэ? Тэрийг хуваалцаж өгч болох уу? Сургууль руугаа орохоос өмнө гэвэл за би яг 11 дэх анги ангид ороод яг хичээж эхэлсэн. Ер нь бол яг 11 дэх ороод за ямар шалгалт өгөх ёстой. Ер нь их сургууль, бакалавр, магистр гэж юу юм гэж судалж эхлээд тэгээд ер нь топ эрэмтэй сургуульд суръя. Тэгээд дараа нь цаашдаа магистртаа ирүүл наривчлаад суръя. Эсвэл ангаахын сургуульд суръя гэсэн нэг төвлөгөө гаргаад. Тэгээд за энэ сургуулиуд руу ер нь яаж ордгийг ингээд тэр шаардлагуудыг ер нь судалж эхлээд за мэдээч сайн дүнтэй байх хэвээр хичээлээс гадуур үйл ажиллагаа сайтай байх хэвээр ер нь маш их амжилт гарах хэвээр нэг тиймэрхүү ойлголттой байсан. Тэгэл яг ахлаа ингээд чадхаараа гээл дүнгээ сайн байх гэж хичээгээл хичээлээс гадуур үйл ажиллагаа гээл. Тэгээд миний яг Торонтод яг гол тэнцсэн шалтгаан нь юу вэ гэхээр нөгөө юу байгаа штэ Lester B. Pearson Scholarship гэдэг байгаа штэ. Тэр нь одоо гадаад оюутнуудаас одоо Монголоос нэг оюут аавна гэдээсэн аахгүй юу? Тэгээд би сургуулиасаа сонгож байсан. Тэгээд яг Lester B. Pearson Scholarship аваагүй л те. Гэхдээ манай сургууль намайг ер нь амар сайн сурагч юм байна гэж тооцоолоод тэгээд нэг надад acceptance letter өгсөн. Тодорхой хэмжээний тэтгэлэгтэй. Тэгээд ер нь бол тэр бол миний хувьд бол за. Окей. Тэгвэл нөө одоо ингээд тавигдах шаардлагууд эдэн штэ их сургуульд ороход. Тэгэхэд одоо ямар шалгалт өгч исэн бэ? За одоо жишээлбэл сургууль болгон ч өөр өдөн штэ. Одоо солонгос сургуулиуд ч бас өөр шаардлагатай. Барууны одоо Америк, Канада, Австрали гэх сургуулиуд бас л өөрсдийнхөө шаардлагатай. Би бас Австралийн сургуулиуд руу apply хийжсэн. Гэхдээ Австралийн нөгөө шаардлагууд нь өөр, тэнд шалгалтыг өгч байгаагүй. Тэгээд нөгөө хараа тэнцээгүй. Тэгээд Канада, Америкийн нөгөө шаардлагуудыг хангацсан байсан юм аа. Яг IELTS, AP шалгалт, IGCSE, SAT өгчээсэн. Тэгээд дүн сайтай байсан. Тэгээд хичээлээс гадуур үйл ажиллагаа гэвэл яг Стокгольмийн пресс байсан. Бас өөр янз бүр зөндөө олон юм гэж байсан. Тэгээд тэрийгэ хичээл явуулаад тэгэл хоёроо бол нэлээх юм гэж байсан. Юу. Канадад сурж байхад цагийн ажил хийх зав элдвшидийн зав байдагсан уу? Тэгээ байр хоол, сургуулийн төлбөр гэх мэт зардлуудаа тэгээд олж мол. Тийм боломж бол Канадад бол хэцүү. Ер нь хаач байсан ч хэцүү л тээ. Канадад бол
Нэгдүгээрт ажил олоход хэцүү. Яг хоо цалин сайтай. Манай Канадын нэг даваа тал нь бол Монголд ч одоо цагийн ажил хэдээс эхэлт юм бэ? Нэг цагийн доллар билүү? Манай энд бол нэг цагийн ажил $17 эхэлдэг. Цагийн доллараас. Тэгээд ер нь яг хоо оюутнууд чинь нэг сарын хязгаар гэж байдаг юм уу? Хэдэн цаг ажиллах. Одоо жишээлбэл оюутнууд нэг 7 хоногт 22 цаг хэтрүүлж болохгүй тий. Тэгээ 22 цаг 7 хоногт ажиллавал. Сургуулийн төлбөрч бас өндөр шүү дээ. Заавал тэтгэлэгтэй сурах хэрэгтэй. Хоол яг хоо чи цагийн ажил хийгээд өөрийнхөө хоол байраа бол яаж ч болно. Болгож болно. Гэтэ ер нь хичээл амар хэцүү байхад хэцүү үед ялтаж. Окей. Та одоо эхний жил Канад дээрээ ер нь хүндрэл байсан уу? Ямар хөө байсан бэ ер нь гээд одоо таныг хинч мэдэхгүй, таас нэг ямар сайн мэдэхгүй ингээд ерөнхийдөө бол ингээд одоо нууцлагдмалаа. Адлын хөдлөөр дүүрэн байгаа шүү дээ. Тэгээд бол тань ямар хөө мэдчихсэн бэ? Яг Канад явах чахаад яваад хурц ирээд ингээд байж хахад бол Миний эхний жил амар хэцүү байсан. Миний эхний жил бол амар хэцүү байсан. Би яг очихоос өмнө яг тэнцэжээл 2 сард 3 сард тэнцэжээл амар баяртай байгаа л тэгэл бас бусад сургуулиудаа хүлээгээл тэгэл за Канад руу Торонто руу явъя гээд тэгээд тэтгэлгээ бас авчаал бүр баярлал. Тэгээд 100 виз л амар асуудалтай байсан. Тэгээ яаж чаал виза гаргах чаал тэгэл 8 сард амар сэтгэл өндөртэй. За их сургууль хүний амьдралын хамгийн гоё 4 жил. Нэг тиймэрхүү бодол байдаг та их сургууль шүү дээ. Хамгийн гоё залуу насны үед нэг гэл. Амар high hopes амар сэтгэл зүйн өндөр явах гэсэн. Тэгэл яг очиод эхний өдөр очиод тэгэл буцах билетээ ер нь хайж байсан. Гэхдээ ер нь нэг тиймэрхүү сэтгэл зүйтэй байсан. Амар хэцүү. Эхэндээ очиод за гайгүй байхаа гэл. Эхний 7 хоногт хичээлээ гээл. Эхний сар нэг яваал. Тэгэл нэг аяанда нэг гэрээ санаал. Ямар хэцүү юм бэ их сургууль чинь. Тэгэл хоол моол гээл амар хэцүү байсан. Culture shock гээл тиймэрхүү юм болсон уу? Тэгээд одоо тэгээд Канадагч чинь ийм байт юм байна. Ийм хүмүүс чинь ингэж амьдрт юм байна. Ийм юм хийд юм байна гэл. Тэгэл яг жоо сонирн байсан. Бас гэж ер нь яг юу н амар тийм шок өгсөн бэ яг. Тийм. За нэгдүгээр банкны нөгөө мөнгө төгрөг тиймэрхүү юмнуудыг бол эднийх бол шал өөр хийдэг. Нэг score гэж credit score гэж байдаг байхгүй юу? Хүн болгон одоо зүгээр банк дээр очиод данс нэглэж болохгүй. Чиний ямар ажил хийдэг, тэгээд гэмт хэрэг, тэгээд юмнаас хамаарат кредит картны хязгаар гэж байдаг. Ажлын цагийн хязгаар гэж байдаг. Амар хэцүү юм бэл Канад. Яг амар олон жил амар сайн ажиллаад амар найдвартай байж ичл яг тийм кредитээ өсгөж тэгээд нэг айтаахан шиг мөнгө ажил гээл явдаг юм бэл. Тэр нь бол амар надад бол шок. Тэр нь юу гэсэн үг вэ? Одоо гадаад оюутнуудын хязгаар нь 1000 тийм ээ. Одоо сарын хэрэглэх мөнгөний хязгаар нь 1000. Эндхийн иргэд бол арай өөр. Одоо олон жил ажилласан амар найдвартай бол кредитаа нэмүүлэх гэсэн нэг хүсэлт гаргаа тэгээд 1000-аас илүү болгоод 2000, 5000, 100000 гэл. Нэг тийм систем. Америкас жоохон өөр. Гэтэл Монголын сургуулиуд нөгөө анги болгоод ингээд одоо нэг анги болгоод хичээлүүд нь ингээд заа явдсан шүү дээ. Тэгээд Канадад болохоор тиймэрхүү юм байдаг уу? Эсвэл өөрөө ганцаараа хичээл сонголтоо хийгээд явдаг ч юм уу? Тий. Канадад бол за ялангуяа манай сургуульд бол бүх юмыг өөрсдөө хийдэг. За чи яг төгсгөд ямар хичээлүүд авах хэвтэй, юу үзэх хэвтэй ингээд нөгөө цаанаасаа өгчдөг байхгүй юу? Тэгээд за энэ семестрт ямар хичээл авах ингээл өөрөө сонгоол. За энэ семестрт ийм хичээл авахгүй дараа нь авчий гээл зундаа авно яана. Ер нь бол бүх юмыг өөрөө хийдэг. Манай сургууль Канадад бол. Ер нь тэгээд яг ямар өндрөл байж гисэн үү? Одоо ингээд хичээл одоо тэр хичээлээ сонгох гэсэн чинь ангин дүүрчлээ гэсэн асуудал байсан уу? Тийм асуудал бас байгаа. Ер нь байнга л байж дээ.
Заавал яг одоо хичээл сонгох цаг гээд нээгддэг байхгүй юу? Яг тэр өдрийн яг нээдэг цаг дээр нь хүлээж аваад вебсайтыг рефрешлж аваад тэгжээж л орохгүй лээ. Хүүхдүүд амар хурдан хичээлүүдээ авчтай. Тэгэхээр ер нь жоон өрсөлдөөнтэй. Тэгээд тэрнээсээ болоод за дараа семестр авъя, дараа жил авъя гэж хойшлууллаа. Та ямар хичээлээ сурч ирсэн юм бол тэгээд яг ямар хичээл дээр ер нь хүүхдүүд илүү их тэгж орж байна? Манай сургууль одоо psychology-гаар бол дэлхийн нэгт гэж үзэж байгаа. Тэгээд би яг хоо эхний жилдээ psychology-гийн яг анхны хичээлийг авч ирсэн. Introduction to Psychology гэдэг. Тиймэрхүү хичээлүүд одоо манай сургууль амар өндөр эрентэй хичээлүүд дээр бол амар өрсөлдөөнтэй, амар хатуу. Одоо psychology, математикаар ч өндөр, хим биологоор ч өндөр. Тэгээд яг гол хичээлүүд дээр амар өрсөлдөөнтэй. Би эхний жилдээ ихтэй яаж чагаад гол хичээлүүдээ аваад явцсан болохоор хоёрдугаар жилээсээ яг мэргэжил сонголт амар олоод яг ямар ч хамаагүй мэргэжлэр сурах надад боломж байсан. Тэр нь л авар байсан. Яг эхний жилдээ гол юмнуудыг үзчихлээ. Нөгөө одоо ингээд семестр болгоно ингээд хичээлээ сонгоно гэсэн үг юм тий. Одоо өөрөө мэдээ. Семестр болгон хичээлээ сонгоно. Тэгээд хичээлийн цаг нь хэдэн цаг болдог юм бол хэдэн хичээл сонгод? Ер нь бол за одоо жишээлбэл манай сургуульд төгсгöd 20 кредит цуглуулсан байх хэрэгтэй байхгүй юу? Тэр 20 кредит нь одоо нэг хичээл нь 0.5 кредит. Тэгээд одоо дунджаар 4 жил сурна гэхлээр нэг семестрт 5 хичээл үзсэн заяа. Жилд 10 хичээл байхгүй юу? Тэгээд жилд 10 хичээл гэхлээр чинь одоо хэд юм бэ? 5 кредит сурч байгаа гэсэн үг. Тэгээд 4 жил 20 болчих жоох байхгүй юу? Тэгээд манай сургуулийн нэг давуу тал нь юу вэ гэхлээр одоо заавал нэг мэргэжлэр сурах шаардлагагүй. Одоо ямар олон мэргэжлүүдийг нийлүүлээд тий. Нэг мэргэжил нь 8 кредит, specialist мэргэжлүүд бүр том 14 кредит. Minor хичээлүүд нь 4 кредит гээд ер нь комбо гэж болтын ер нь жижиг хичээлүүдийг нийлүүлээд. Ер нь оюутан болгон 20 кредиттэй. Гэхдээ ямар хичээл байх нь тэр оюутны дур юм тий. Ямар хичээлээр сурна яана уу? Цаанаас нөгөө шаардлагууд өгөхгүй. За чи ийм мэргэжлэр төгсөй гэвэл ийм хичээлүүд үзсэн байх хэвээр гэл. Тэгээд 20 кредит хүрэхгүй бол яах вэ? 20 кредитэд хүрэхгүй бол тэгэл дараа жил ахаад нэг үзээл. Энэ зарим оюутнууд бүр 5 6 7 жил суртай. Тэгээд яг гоо заавал нэг семестр 5 хичээл авах шаардлагагүй л те. Тогтоогоор те нэг семестрт нэг 3 хичээл аваад тэгээд ямар олон жил сурвал бас болтой. Зарим оюутнуудыг те. Ер нь л өөрийнхөө тухайг бодоод өөрийнхөө тухайг болох юм тий. Зарим оюутнууд бүр 3 жилдээ сураад төгсөж те. Нэг семестрт 6 хичээл аваад 100-ны хичээл бас нэмж аваад тэгэл 3 жил төгсөөл. Гэтэ дундчаар бол нэг 4-5 жил. 4 жил. Ер нь ингээд семестр ороод тэнгуүтээ амралт гэж байгаа юм. Одоо семестрийн амралт одоо тэдгээр семестрийн амралт гэдэг. Амралт гэж байгаа. Нэг 7 хоногийн амралт гэдэг байдаг. Яг одоо би амралт reading гэдэг. Тэгээд зарим өдрүүдэд тэгээд бүх нийтийн амралт гээл нэг өдрийн амралт. Одоо Christmas-аар яг уу одоо Christmas-ийн 7 хоног гэж амардаг уу? Эсвэл 2-7 хоног гэж амардаг уу? Ер нь бол манай хичээлийн жил ингэж явдаг. Одоо 9 сарын эхэнд эхлээд тэгээд 12 сарын эхэнд хичээл дуусна заяа. Ер нь бол ингэ нэг семестр гэсэн үг. Тийм, нэг семестр. Тэгээд хичээл дуусчаад нэг шалгалтын үе гээд нэг 2-7 хоног байдیں۔ Тэгээд тэр нь дандаа Christmas-ийн өмнө дуусдаг байхгүй юу? Тэгээд Christmas-ийн өмнө дуусчаад л тэгэл нэг 2-7 хоногийн дараагийн семестр нь эхлээл. Тэгээд манай 2 дахь семестр эхлээд ер нь бол 5 сарын 1 гээд дуусчтай. Бүх шалгалт, бүх хичээл гээл. Тэгээд зуны амралт нь орт гэх юм уу да. За, тэгээ нөө юу
Одоо яагаад ингээд Торонто гэж сонгосон бэ? Өөр сургууль байж хаад ингээд за Торонто руу сурах тий. Тэгвэл яг Торонто одоо танд юу нэгээс илүү татагдсан бэ? Торонто за би их сургуулиудаа судалж байхад Торонто бол дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын эхний 20-25-т жагсдаг. Тэр бол эхлээд миний нүдийг татсан. Тэгээд за энэ сургууль тэнцэхэд өндөр үү те миний магадлал илүү өндөр үү гэж харахад Торонтогийн тэнцэх магадлал арай өндөр байдаг. Бусад их сургуулиудаас гадаад оюутнуудыг амар их авдаг манай сургууль. Тэгээд бас тэнцээд тэгээд тэтгэлэг аваад тэгээд ер нь тухайн үед апплайд хийсэн бүх сургуулиудаас хамгийн сайн ирэмдээр жагсдаг сургууль тэгээд өндөр тэтгэлэгтэй 100% тэтгэлэгтэй. Ер нь айгу боломжтой байдаг байсан болохоор ингээд танд хаалгацсан байна тий. Би яагаад гэвэл цаашдаа тий одоо магистртаа юм уу анагаахын сургуульд сурахад одоо илүү сайн сургуулиас төгсөн бол надад илүү боломж өндөр. Би одоо шилбэл Оксфордд тий миний мөрөөдлийн сургууль Оксфорд гэж байлаа гэвэл би Торонтогийн их сургуулиас төгсчвөл амар дажгүй дүнтэй төгсчвөл Оксфорд намайг асуудалгүй авна. Яагаад гэвэл би ийм өндөр, ийм сайн сургуулиас төгссөн. Тэгээд дараа нь цаашдаа магистр юм анагаахтаа сурахад ямар ч асуудалгүй сурна гэсэн нэг баталгаа байхгүй юу? Ер нь бол. Одоо за заавал топ 25 биш нэг топ 1000, топ 600, 700, 400 байлаа тий. Тэгэхээр одоо илүү цаашдаа дараа нь Ivy League-ийн сургууль ч юм уу, Оксфорд ч юм уу, магистртаа сурахад илүү хэцүү болчтой. Ягаад гэвэл чи тийм топ сургуулиас төгсөөгүй тэгээд манай хичээлүүдийг дааж чадах уу гэсэн нэг баталгаа байхгүй. Үгүй. Ер нь л ирээдүгөө хараад тэгээ сонгосон юм байна тий. Ер нь ингээд сайн сургуулийнхаа мөн дараа чатна гэсэн ингээд сайн хэрэгтэй гэдэг. Юу одоо Торонтод ирж байхад монголчууд ер нь байсан уу? Монголчууд ер нь Торонтод бас байдгаа нэг 500 орчим монголчууд 1000 ч юм уу. Манай сургуульд бол нэг 100 оюутнууд байдаг, монгол оюутан. Тэднэртэйгээ татна гэж аахгүй. Одоо тэднэрт танд одоо хэрхэн тусалсан ч юм уу тийм байхгүй шүү. Байсан уу? Ер нь бол би яг одоо нөгөө Торонтогийн их сургуулийн монголчуудын холбоод ажилладаг. Яг одоо маркетинг директороор ажиллаж байгаа. Тэгээд утгагүй voice press болох төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд nice. Эхний жилдээ яг ирж байхад нөх олон монголчуудыг таньдаг байсан. Гэхдээ яг orientation монголчуудын orientation яваад оюутнуудтай уулзаж танилцаад тэгэл хүмүүстэй ер нь татан нийлээд л явж байгаа л гайгүй. Ер нь гайгүй оюутнууд ер нь хамт байх дуртай байд. Монгол оюутнууд. Би яг одоо 2 монгол оюутантай байр төрөлсөж байгаа. Тэгэл. Тэгэхээр нөгөө илүү өнгөн тэмэлттэй байна тийм. Мөнгөн тэмэлттэй. Тэгэл монгол хүнтэй ах чинь илүү тухтай шүү дээ. Гадаад хүмүүстэй ахаар нэг л тухгүй байт юм аа. Та эхний жилдээ кампус дээр байрлсан уу? Би эхний жилдээ ер нь бол кампус дээр байсан. Гэхдээ яг кампус дотроо биш, яг кампусын хажууд байр төрөлсөж байсан. Бахан энэгтгэх оюутан, гадаад оюутан, Япон оюутан гэл сонирн байсан. Нөө яг соёлын ялгаа аюул байсан баг тийм. Соёлын ялгаа амьдрахад жоохон тухтайч биш байсан. Ер нь хэцүү байсан. Одоо ингээд та ингээд хичээл тэгэл одоо хичээлээс гадуур хөл ажиллагаа гээд тэнгуүтээ social life гэж тэрийг одоо яаж ингээд баланслуулж ингээд явж байна. Ер нь тэгэж авч явах ер нь хэцүү юу? Ингээд college life дээр. Ер нь бол хэцүү заяа. Яг бүх юмыг яг баланс хийгээд цагаа зөв зарцуулаад хэцүү. Миний хамгийн гол чухал ажил бол хичээл. Би ихэнх цагаа хичээлдээ зарцуулдаг. Тэгээд чөлөө цаг гарвал тэгэл найз нөхөдтэйгээ хамт өнгөрөөнө үү эсвэл extracurricular ажлуудаа хийн үү.
Тий, тиймэрхүү юмнууд чинь бол чөлөө цагаа зарцуулна. Ер Хамгийн гол нь нь хичээл. очиод хийхэд хамгийн хэцүү нэг тийм юмнууд ер нь юу байсан бэ? Энд яг ирэхэд үү? Аха. Аа за анх ирж байхад бол хамгийн хэцүү зүйл нь байр байсан. Би яг байр ерөөсөө хайж олж чадаагүй. Тэгээд яг ирээд нэг монгол хүнээс гуйж агаад гэрт нь байж байгаа. Тэгээд байх орондоор нь байр хайгаал. Байр хайхад бас хэцүү байхгүй яагаад гэвэл амар өрсөлдөөнтэй. Байрууд чинь тэгэл хамгийн сүүлд нь үлдэж байгаа байрууд нь нэг бол үнэтэй, нэг бол таагүй. Амар олон оюутнууд бас байдаг юм. Эхний жилдээ ирж байхад байр бол амар хэцүү байсан. Тэгээд яг хичээлдээ дасгад бас жоохон хэцүү байсан. Монголд бол яг асуудалгүй сурвал сурна. Тэгээд угаасаа Монголын анхлах сурвал надад бол амархан байсан. Тэгээд Монголын их сурвалж бас надад гайгүй гэж би бас тэгж боддтой. Гэтэ яг энтхийн их сурвал бол амар хэцүү яг чамааг яг тоохгүй заяа. Чи сурвал сур чамааг бол ер нь бол сурвал сур гэж орох штеп. Манай сурвал ядаж амар топ сурвалжуудын нэг болохоор амар өсөлтөнтэй хэцүү тэгэл ер нь амар стресстэй. Ер нь тэгээд нөгөө одоо хичээлд орох гэдэг ингээ анги тамхи хүмүүс байж штэ. Тэднэрийнхээ болоход ер нь хэцүү байсан уу? Эсвэл ингээд одоо хичээл сонголтоо яг хийсэн дараа за энэ юу одоо хичээл сонголтоо хийсний дараа ингээд чамд одоо сургуулийн чинь student page-ээр чамд ингээд нөгөө бүх мэдээлэлүүд нэрнэ заяа. За энэ хичээлийн бүх мэдээлэл энд байгаа. Энэ хичээлийн бүх мэдээлэл энд байгаа. Ангиуд нь энд байдаг. 7 хоногийн тэдэн цагт хичээл орно гэл дад гэл. Бас болдгийн тий. Амар дэжгүй юм байна. Угсаал бүх мэдээлэлүүд нь цаанаасаа өгчдөг болохоор тэгэл за энд хичээл орох юм байна. Тэдэн цагт юм байна гэл. Окей, нөө яг одоо байхтай гэсэн ингээд ер нь financial issue гарч ирсэн үү? Financial issue юу? Ер нь бол за эхлээд сайн судлах хэрэгтэй. Яг сард яг хэрэг мөнгө зарцуулах вэ гэл. За хоолнд тийм их мөнгө зарцуулж болж юм, байранд тийм их мөнгө зарцуулж болж юм. Тэгэл очоод яг би эндээ ирээд судалж байгаа л нэг гайгүй байр олоод Монгол оюутантай нийлж хамт дүрслэл хоолоо бол тэгэл нэг бас аргалал. Тэгэл so far миний 2 жилд бол гайгүй тэгэл асуудалгүй. Тэгээд давхар нөгөө ажил хийж мэгээд үү? Нэг чиглэлээс гадна. Окей. Давхар ажил хийж мэгээл. Чөлөө цагаараа л гэсэн ш. Ирээдүйн оюутнууд зориулаад ингээд хэрвээ ингээд сурагч байсан бол одоо л энийг хийвэл зүгээр. Одоо л ингэ хичээл дээр гээд тийм харамсан зүйл байгаа юу? Ахлагтай байсан болов уу? Одоо эргэж харахад. Энийг арай амар бодтой гэдэг. Тийм үү. Тэр нь бол жоо эртгэл судалдаг байж би боддог. Эртгэл яг сайн бодож үзээл сайн туршиж үзээл эртгэл эхэлдэг байж л гэж би боддог. Тэгэхгүй би яг 11 дугаар ангид эхэлсэн л дээ. Тэгээд 2 жилийн дотор би чадхаараа бүхнийг болгосон. Яг SAT, AP, IGCSE, IELTS 1 жилийн дотор болгоол. Дүнгээч бас асуудалгүй сайн 9 дугаар ангиас хойш амар сайн дүнтэй байсан. Тэгээ 11 дугаар ангид Стокгольмийн пресс болоод тэгэл хичээлээс гадарх үйл ажиллагаанууд амар идэвхтэй болж эхлэв. Хэврээ би 9 дугаар ангиасаа хийж гисэн бол арай өөр байх байсан. Гэтэ яг хөтөө тэгэл асуудалгүй болгоол явна. Gap year ч бас авдаг байсан ч болов гэж би боддог. Нэг заавал 18 настай сурч эхлээл 21-т 22-т төгсөх алба байна уу гэж би боддог. Яг тэгвэл би яг их сургууль ингээ харахаар амар олон 20-т 30-т оюутнууд байж л гэж тий. Тэд чинь тэгэл бакалавр магистртаас ороод хүн болгон ч өвөөд. Заавал эртээ байх шаардлагагүй нэг жил гэртээ нэг тухтай байсан бол сэтгэл зүгээ бэлдээд хийгээс тийм сэтгэл зүгээ бэлдээд очивол ер нь тэгээд
За. ажиллаж байгаа юм байна. Окей. Ер нь сургуулиуд одоо ингээд бүгдээрээ л давуу талсуултаад тэр нэм гэдэг штэ. Тэгээд Торонто сургууль одоо давуу талтай сул талууд нь ер нь яг юу байсан бэ? Юу нь тийм ямар тийм бэ гэсэн тиймэрхүү юмнууд мэдрэгдэжсэн үү? Манай сургуулийн хамгийн том давуу тал гэвэл networking амар сайн. Яг танил холбоо бол амар сайн. Манай сургуулийн оюутнууд ер нь цаашдаа төгсөөд амар сайн сургууль руу ордог. Бас илүү амар сайн ажлууд олж чаддаг. Яг тэгвэл манай сургууль ингээд амар одоо government тэгээд organization компаниудтай амар олон нөгөө дийл тиймэрхүү юмнууд хийж яадаг. Тэгээд тэндэрсээ болоод оюутнууд амар тийм оролцоотой байдаг. Гэх юм одоо хүмүүстэй амар олон танилцдаг, уулздаг. Одоо компаниудтай хийдэг гэсэн үг. Одоо манай networking амар сайн. холбоо Одоо сайн холбоо болоход амар амархан гэх юм одоо. Би одоо шилбэл сурж байгаа мэргэжлэрээ нэг амар сайн ажил олъё гэвэл тэр хүний холбоог нь олохын тулд надад амар байдаг. Яг бол манай сургууль ингээд цаанаасаа бэлдээд өгчдөг байхгүй юу? Тэгвэл амар. Тэгэл нэг хайх гэж тэгж нөгөө зоог шаардлага байхгүй юм шиг байна. За нэг зоог шаардлага. Манай сургуулийн нэг давуу тал нь бол тий. Тэгээд ер нь цаашдаа ихэнх оюутнууд ер нь цаашдаа Ivy League руу явдаг. Манай сургуулиас. За ихэнх ч гэж зарим амар тийм амбицтай оюутнууд нь Ivy League явдаг. Асуудал орчт юм билээ. Тэгэл угаасаа Ivy League-с цаанаас нь хүмүүс ирж тэгээд бас хичээлүүд оюутнуудын солилцоо гэл ямархуу юмнууд хийдэг. Тэгээд холбоотой хахад амархан. Ер нь бол би бас тэгэх гэж оролдох. Тэгвэл нөгөө сул талын юу гэж сул тал байгаа гэж бодож байна уу? Сул тал нь амар хэцүү хичээл нь амар хэцүү. Аюу шахдаг уу? Амар шахдаг амар ер нь бол өдөр шөнөгүй хичээлээ хийхгүй бол нэг бүтггүй. Эхний жилдээ нэг ахлах ангидаа сурч байсан шиг сурч байгаа. Тэгээд ер нь дүн амар таараа гараад. Тэгээд яг одоо бол гайгүй ирэмэртэй гараад байгаа л та. Ихтэл амар их цаг гаргах хэрэгтэй. Өдөр шөнөгүй хичээлээ хийдэг. Ер нь тэгээд бодож үзэхлээр за энэ 4 жилтэй бакалаврын 4 жил, магистрийн 2 жил ч юм уу. Одоо 4 жил золиослол гаргаад тэгээд насан турш чинь чиний нэрэн дээр нэг цаас одоо тийм диплом бакалавр гарч ирнэ. Гэж бодоод үзье. Үзсэн тэр мэргэжлийг эзэмсэн гэсэн зүгээр бакалаврын юу болоод. Би тэгэж бодож ирснээс хойш яг заавал ахлаа ингээд өгсөөд шууд 18, 19 настайд гадаад руу явах шаардлага бол нэг тийм байхгүй гэж үздэг. Гэхдээ чи нэрнгээсээ тийм амбицтай чадна гэсэн сэтгэл зүйтэй байвал чаднаа болгоно. Юмд яарад яах юм бэ гэж юм тий. За юмд нэг яарах шаардлагагүй. Хэрвээ яарад болгож чадна гэвэл бас даваа талтай. Ямар тийм мундаг оюутнууд бас байдаг. Төгсөөд шууд төгсчөөд дараа нь магистртаа сураад эсвэл шууд амар өндөр цалинтай ажлын байрт ороод амжилттай гэл бас болгоно. Одоо та ер нь ирээдүйд тэг ингээ бакалавра төгсчөөд ер нь яахыг бодож байна? Тэрийг мэдэж болох. Тэг. Төгсчөөд би төгсчөөд бол Монголд уу? Монголд хурж ирнэ гэж юу бодож байгаа юу? Эсвэл Канадад үлдээд ажиллаж амьдрах уу? Ер нь Монголд ирэх төлөвлөгөө бас байгаа. Гэтэ яг би залуу насаа ер нь бол 20 хэдтэйдээ бол гадаадд бай гэж бодож байгаа. Яг тэгвэл Монголын зах зээл чинь жоо хэцүү шттэ. Ажлын байр тэгээд ер нь цаашдаа тийм болохоор яг Канадад, Торонтод надад боломжууд их байгаа. Илүү ажил, карьерд бол надад илүү тухтай. Тийм болохоор ойрын хэдэн жилдээ бол гадаадд байх төлөвлөгөөтэй байгаа. Эндээ ажиллаад эндээ
Тийм. Ер нь Тэгэхгүй яг ийм сайн сургуульд амар олон жил 4 жил сурчаад амар их мөнгө гаргачаад Монгол эрдэнэ яаж байгаа юм бэ гэл харин бас тийм. тийш. ер нь Гэтэ яг насан туршдаа Монголоос гадуур байна. Эхлэр чинь жоон хэцүүлтэй. Гэтэ ер нь л арай хэдэн жилдээ бол гадагшаагаа ингээ ажилтгуулаа амжуулаад сургалтын төлөвлөгөө байгаа юм тий. Ер нь 20 хэдэн жилдээ бол тиймэрхүү төлөвлөгөөтэй. Тэгээ мэдрээч хөвшрөөд цаг явах тусам тэгэл хүн чинь гэр бүл эхнэр хүүхэд гэл бодох хэрэгтэй. Бодглоор би ер нь Монгол гэж бодож байна. Окей. Ер нь Арай болоо харчлаа. Ер нь ирээдүг бол ингээд таамаглах ингээд чадах юм чинь зүгээр л ингээд хөлөө ер нь сууж байгаа юм бол тийм байгаа юм тий. За нэг иймэрхүү байна да тий. Нэг ингэндээ Өсөөл за эхний 2 жилдээ ажиллана. Баттай асуудалгүй ажилдаа орчин. Тэгээд цаашдаа явах вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Нэг бол Хотоо тэ Торонтогоос өөр газар ажиллах төлөвлөгөө ч юм уу. Эсвэл магистртаа сурах юм уу. Тэгээд амар олон шаардлагууд байдаг. Одоо магистртаа сурах гэвэл тэ бас тэтгэлгээр бас явах гэж үзнэ. Жил болгон өөрөөсөө apply гэж үзэж байна. одоо ингээд тэтгэлгээр өмнө одоо жишээ бид нарт болохоор зүгээр л аав ээжийн хийснээр л байгаа шүү дээ. Тэгээд яг сургуульд орсны дараа ер нь өөрөө шийдвэрээ гаргаад өөрөө л хийхгүй л бол тэгээд юм байна тий. Угаасаа гадаадд ирчээд ийм холын зад байхад аав ээж бол тэгэл хэрэг зөвлөгөө өгч яасан ч эцэст нь тэгэл бие л шийдвэр гаргаж байгаа л та. Угаасаа манай аав ээж бол надад сарын мөнгө гэл чадхаараа явуулаад тэгэл би бол тэгэл байр хоол бүх юмаа өөр хариуцал төгсөөд ер нь ийм хийх төлөвлөгөөтэй план гаргацсан байхад тэгэл манай аав ээж бол навч чадхаараа дэмжиж л явна. Та одоо ингээд сурж байгаа дүү нартай ингээд зориулж хэлэхэд юу гэж хэлэх вэ? Одоо юу гэж хэлмээр вэ? Ер нь бол тэгэл хичээлэл хийлтэй. Тэгээд дүнгээ сайн гаргаа гэж. Тэгэл за хичээлээс өөртөө за хичээлдээ нэг анхаарахгүй байсан ч болно шүү дээ. Ажил хийгээд жоохон тэ бизнес хийх гэж оролт. Зүгээр л юм хийж үз. Юм хийж үз. Apply дэж үз. Хичээж үз тэ. Боломжтой юм болгон дээр ингээд туслаад үз. Гэж үү? Окей. Маш гоё зөвлөгөө өглөө. Баярлалаа. No problem. Окей. За ингээд манай подкаст ингээд дуслаа. Ингээд одоо part 2 подкаст нь ингээд байсан баярлалаа. Тэгээд урилгыг маань хүлээж аваад тий. Ингээд туршлагаасаа хуваалцаад өгсөн бас баярлалаа. цаг гаргаж өгсөн байлаа. Thank you very much. Зүгээр дээ. Шимэлсэ. Окей. Хоёр асуг подкастт орсон. Танаа хуучин президент. Тийм. Гизарсан. Аруулсан гэж орсон 9 цагаас байсан байхгүй юу? Тэгсэн чинь өөрөө амжихааргүй болоод тэгээд юу оройхон тийшээ хийн гэдсэн. Окей. Окей. За баярлалаа. Өөрөөс их таа. Зүгээрээ. Окей. Тэгээ өөр асуулт байлаа. Надаас асууж болно уу? Окей. Чадгаараа л тэгэл зөвлөгөө өгөж ингээл. I'll try. Окей. Баярлалаа. За, bye. Баярлалаа. Bye. Баярлалаа. Bye.
За ингээд манай Athena Consulting Club-ийн подкаст part 2 байлаа. Тэгээд та хангалттай мэдээлэл авсан байх гэж би тэд бодож байна. Тэгээд дараагийн дугаараа уулзлаа түр бай. Bye. Yeah. Subscribe дараарай. Like гэх. Бидний дагаарай.